Онцгойлын байгууллагаас гол усанд иргэдийг осолтгоос урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд томоохон гол нуурын ирэг дагуу завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөн тэргүүлийг зохион байгуулан ажиллаж байна. Мөн аль паагчид гол мөрөн нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэглэгээ байрлуулж, голын ирэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх зэрэгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм а. Нийслэлийн аварханг 105 аль паагчтай хамтран Монголын үндэсний телевизийн хөтлөгч Ичи Орлоо, Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Дуучин Чимболор, сэтгүүлч Отгонтуул нар голын ирэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэх мэдээллийг ард иргэдэд хүргэн ажилласан юм а. Нөгөө гол ус ихтсэн байгаа тий усны түвшин их байгаа энэ үед бас одоо зугаалж байгаа амарч байгаа иргэдийг авааргүй болгоомжгүй одоо сайхан амраарэ гэдээ бас ийм уриалга ухаал юу сэрэмжлүүлгүүдийг тараагаа явж байгаа. Ер нь энэ жил ч бас их бороо хур ихтэй байна. Тий харьцангуй ер нь их бороо хур ихтэй байна. Усны түвшин их байгаад байна. Өнөөдөр бас та бүхэнтэйгээ хамтраад одоо энэ сэрэмжлүүлгийг хүргэж байгаадаа би бас их ээж хүнийхээ хувьд их баяртай байна. Хамгийн гол нь ер нь эцэгхийн хариуцлага бас ер нь ямар их сул байна уу гэдэг тэр тал дээр бас эцэг эхүүд дээр их шүүмжлэлтэй хандмаар санагддаг л та. Тэ ялангуяа одоо хүүхэд ч юм бол сайн мэдэхгүй шүү дээ ямар эрсдэл гарах уу одоо яах уу гол усанд орохоор гал усны аюултай үгүй юу гэдгийг бол хүүхэд бол тэр болгон ялангуяа бага насны хүүхдүүд бол одоо ухаарах хэмжээнд байхгүй ойлгож чадаагүй байдаг. Тэрийг юунаас нь эцэг эхчүүд бид нар л өөрснөө урьдчилан сэргийлэх анхааруулж явах хэрэгтэй. Тэгээ нэг номерт иргэн хүн өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Сахилга баттай байх хэрэгтэй. Хувийн зохион байгуулалт их сайтай байх хэрэгтэй санагддаг. Тэгээ бэлтгэлээ хангаж явах хэрэгтэй. Тийм ээ одоо гол усанд аялж явж байгаа амарч явж байгаа хүмүүс бол энэ чинь өөрийн хувийн бэлтгэлийг дээд зэрэгээр хангах хэрэгтэй. Болохгүй шүү гэдэг энэ одоо уриалга сэрэмжлүүлэг улсын хэмжээгээр байна уу, дүүргийн хэмжээгээр байна уу, тодорхой одоо нутаг дэвсгэрийг хамраад гарцсан байгаа тохиолдолд тэр сэрэмжлүүлэг, тэр анхааруулгыг иргэн хүн үүргээ биелүүлээд энэ бол иргэний үүрэг байхгүй юу? Бүр чамдлан сахих үүрэг. Тэгэхээр энийг бол зайлшгүй дагаж мөрдөх бол ёстой. Тэгээд нийт одоо эцэг эхчүүдтэй асран хамгаалагчтай хандаж бүр одоо чин сэтгэлээсээ зүрхнийхээ угаас уриалмаар байна. Бага насны хүүхэдтэй хараа хяналтаа байнга тавиач, 100-ны 100% хүүхдээ анхаарч, тийм ээ ямар нэгэн осол аваарт хүүхэд тань өртөх үе, энээс гарах эрсдэл, энээс гарах одоо үр дагаврыг бол та бид бол ер нь арилгахад бол маш хэцүү. Тэгээ дээрээс нь бол ер нь өөрийн хариуцлагагүй байдлаас үүсээд үр хүүхдээ ямар нэгэн эндэгдэлд оруулчаад насан туршдаа тэр их шаналл уй гашууг тээж амьдрна гэдэг бол аимшигтай зүйл шүү. Тийм болохоор хариуцлагатай байгаа чи ээжүүд минь ээ, аавууд минь ээ, эцэг эхчүүд минь ээ гэж бас уриалмаар байна. Туул голын ирэг дагуу аял зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усан тасалдгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор нийслэлийн аварханг 105-ын алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран завьт эргүүл арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулж байна. За жил болгон туул гол дагуу одоо амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд нийслэлийн авархангийнхан маань цагдаагийн байгууллагатай хамтран завьт эргүүл арга хэмжээг зохион байгуулдаг тийм ээ. Энэ арга хэмжээ энэ жил 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Ер нь ингээ хүмүүс ард иргэд маань бас сонирхдаг байх. Энэ завьт эргүүл арга хэмжээг зохион байгуулахад хүн хүч техник хэрэгслийн одоо хувьд ямар байдгийм бэ? Нийслэлийн аваргын 105-ын бие бүрэлдэхүүн аврагч нар 10 дахь жилдээ одоо туулгалдаар завьт эргүүлээ явуулж байна. За энэ дээр бол манай нийслэлийн одоо ард иргэдэд хэлэхэд бол завьт эргүүл бол гарахад бол нэг одоо эргүүл дээрхэд 5-6 автомашинтайгаар тэгээ команд удирдлагын машинтайгаа тэгээ завьт цэрэг одоо машинтайгаа аварга ажиллагаа одоо явуулах машинтайгаа нийтдээ бол 6 автотехник бол гарч ажиллаж байгаа.
энэ дэр бол одоо өглөөнөөс ахуулаад одоо оройн одоо 24 цаг хүртэл бол ийм завь тэргуулийн өндөр бол бэлтгэл бэлэн байлаа гэж ажиллаж байгаа. Хөдөлгөөнд удирдлагын байр одоо шинээр бас зохион байгуулж бас гаргаж байгаа. Энэ дэр бол яг хөглөөр одоо дэд төвдөг харьцсан одоо удирдлагын байртайгаа харьцсан завь тэргүүлж явж байгаа одоо бүлгийн даргантайгаа бас харьцсан гэж явуулж мэдээлэл юмудад авч солилцох ийм арга хэмжээ болоод зохион байгуулж явж байгаа. Эний хүчин чадал бол одоо энэс одоо 30-40 км зайнаас удаа барих ийм хүчин чадлын одоо командын одоо машин одоо байрлуулад өнөөдөөс ахуулаад ажиллагаанд оруулаад явж байна. Квадроцикл машин бол сая нэг нийслэлийн өнөг оруулалтаар манайд хоригдож орж ирсэн. Энэ бол одоо яг богино хугацаанд одоо бартаасаатай газар бол аврагчны үргэж өгөх. Завь одоо юуг бол богино хугацаанд одоо газартаа байрлуулах ийм одоо үргэлжтэйгээр ийм квадроцикл гэдэг ийм дөрвөн дугаартай ийм моциклтай болсон. Энийг хэмжээгээр бол одоо бэлтгэл бэлэн байдал бол улам дээшиж байгаа тийм. Ингэснээр бас гол усны дуудлага маань бас жилээс жилд буурч иргэдийн аюулгүй байдал маань хангагдаж байгаа шүү дээ. Тий, одоо жилээс жилд бол энэ гол усан дээр одоо амарч одоо зугаалж байгаа усуудын маань одоо бас анхаарал боломжгүй байдал олон одоо жилээр тусан бол буурч байгаа. Тэдүүс одоо анхаарал одоо сулрах одоо тэрнгүүд сэргийлүүлэх хийх мэдээллүүдийг явуулах манай дүүргүүд бас хамтарч бас ажиллаж байгаа. Урдсан сэргийлэхэд бас хамтарч ажиллаж байна. Бас байгууллагуудаас бас сайхан хамтарч ажиллах санал төгсөлтүүд бас явж гэж байна. Хэвлэл мэдээлэх юм одоо дасралтгүй бас мэдээ юмуудыг бол өгч байна. Сэргийлүүлээд бол явуулж өгч байгаа. Энэ дэр бас бүх нийтээр бол хамтарч ингэж хамтарсан одоо нэг баг болж одоо бид бас ажиллаж байгаа. Миний хувьд гэх юм бол ерөнхийдөө энэ асуудал нөгөө айл гэрийн одоо бүхэл одоо айл гэрийн бүх хүмүүсийн хариуцлага болчих. Тэгээ тийм учраас одоо нөгөө айлын одоо эцэг хүний хувьд, айлын одоо аав хүний хувьд л хүүхдүүдээ за тэгээ гэр бүлийнхээ асуудал сэрэмжлүүлэг гол ус руу орохгүй. Энэ жил ус үертэй байгаа. За энэний одоо тэр одоо үүрэг даалгавруудыг нэлээ өгөндөө тий. Тэгжээж одоо хувь хүн өөрийгөө аюулаас өөрийгөө одоо аюулгүй байдлаа сайн хангаж ийж хүн өөрийгөө аюулгүй байлгах. Тэгэхээр яг ингээл энэ өөрөө нөгөө хувь хүний өөрсдийнх нь гэр бүлийн хариуцлага болчихж байгаа юм л да. Яагаад тэгэхээр одоо төмөртэй үед, хуурайшилтай үед хүн ой модонд явахдаа гал асаагаад байж болохгүй. Хэрвээ шаардлагатай үед асаах юм бол аюулгүй байдлаа маш сайн хангах хэрэгтэй. За зуны дэлгэр цаг үед одоо бороо ус ихтэй үед л одоо мэдээж одоо үер устай голоор гараад байж болохгүй. Хэрвээ одоо шаардлагатай үед гэдэг юм бол мэрэгжлийн байгууллагуудад шаардлагатай үед тийм нөхцөл байдлыг бүрдүүлж гарах хэрэгтэй. Хангаа дэлхийн маань бас нэг сайхан хур бороогоо хайрлсан сайхан жил байгаа. Сайхан зуншлагтай. Тэрийг дагаад нөгөө монголчууд ч нөр байгальтайгаа их ойрхон байгальд очиж энергийг авахсан голын эрэг дээр нэг ингэж нэг сайхан амархансан гэдэг тийм сэтгэл яхахгүй төрдгөлдөө. Гэхдээ хүн амар зугаалгахдаа хариуцлагаа өндөржүүлээд үер усны одоо аюулаас өөрсдөө сэргийлэх хэрэгтэй. Одоо тэгээд тийм учраас гол усны эрэг дээр одоо амарч зугаалж байгаа усуд маань хариуцлагаа өндөржүүлээрэ гэдэг уриалгыг төвшүүлж байна. Баян зүрх дүүргийн хар усан тоогоос Яарамгийн гүүрх хүртэл маршрутаар үүрэг гүйцэтгэж байгаа нийслэлийн аврах анги 150 аль багчид завь тэргүүл арга хэмжээний хүрээнд 6 дугаар сарын 10-наас хойш 266 иргэний амь насыг авран хамгаалжээ. 2020 оны 6 сарын 10-ны өдрөөс эхэлсэн завь тэргүүлийн үйл ажиллагаа маань одоо тоолгоол дагуу тодорхой маршрутын дагуу иргэдэд гол усны айлсаас урьдсан сэргийлэх тийм санамж аюулгүй зөвлөж хүргэж ажиллаж байгаа. За манай иргэдийн гол гаргаж байгаа дутаг эдлэгийн үйлээс баяр амралтын өдрүүдээр тоолгоол дээр маш их хэрэг гардаг. Одоо нэг дээрээс нь согтууруулахындаа бас хэрэгэлдэг. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй зорчдог амралт зугаалтгаас болоод усанд осолдох одоо тохиолдол маань
буурахгүй байна. Тэгээд 6 сарын 10-наас өнөөдрийг хүртэл манай ангийн хэмжээнд одоо усны тусалсан дуудлага 25 удаагийн дуудлага ирж бидний тус дуудлагын дагуу 269 эрэг 8 насыг аварч 26 боцолтгооны эрэгчтэй ажилласан байна. За тэгээд 26 боцолтгооны эрэгчээс манай одоо 8 бага насны хүүхдээ маань насан туршгүй 8 бага насны хүүхэд байгаа нь бол одоо маш харамсалтай ийм тоон үзүүлэлт гарч байгаа. Үер усны аюул энэ байгаль орчноо бас нэг цэвэр цэмцгэр байлгах тал дээр олон нийтэд энэ урайлаг гаргаж явж байгаамаа. Тэгээд одоо усны төвшин ихсчлээ. Үер усны аюул их ойрхон байгаа учраас хүүхдүүдэд анхаарал болгоомжтой байгаарай гэдэг. Мэдээж нэ хүүхдүүдэд бид нэр анхаарахгүй байна гэж байхгүй. Гэхдээ эргээд харах зурал яачдаг учраас нэг тий сэрэмжээ маш өндөр байлгахгүй бол мэдээж хүүхдээ алдчихий, эндчихий гэдэг хүн байхгүй. Тэгээд маш нэг жоохон сэрэмж алдахтуудад л яадаг учраас амар зугаалж явахдаа хүүхдүүдээ их сайн анхаараарай. Тэгээд бүгдээрээ бас хоггүй цэвэр орчин зугаалахад анхаараарай гэж уриалж аваамаа. Иргэдийн нөгөө нэг хариуцлагагүй байдалтайгаар аялж байгааг харахаар өөрөө ирэхгүй ингээд үг хэлмээр болт юм байна л да. Тэгээ яг энэ хэлсэн үед хүмүүс иргэд өөрсдөө яаж хүлээж авч ийн гэдэг дээр хамгийн хэмзгэллээ. Яагаад тэгэхээр ингээд 2 морьтой хүн ингээд энэ их үертэй хахад усны голоор ингээд голд ингээд яваад ах юм. Та онцгой албаныхан маань сэрэмжлүүлсээр байтал зүрээ нутгийн үнэ гэдээ яваад байна л да. Тэгэхээр эндээс яг юу хэлэх гээд байна вөхөр бид нутгаа мэднэ, бид одоо орчноо мэднэ гэж хүн энэ нэг хайхрамжгүй байдал бидний хамгийн том эрсдэлд очруулд юм аа. Урд өдөр нь яг ингээд сэрэмжлүүлэх мэдээг уншиж яадаг байхгүй бид нар. Үер усны аюулаас болгоомжлороо ийшээ одоо баруун зүг рүү ч юм уу зүүн зүг рүү явах гэж байгаа хүмүүс байвал одоо замд цаг агарын аюултай үзэгдэл болох гэж байгаа учраас одоо сэрэмжтэй байгаарай гэж хэлээд уншаад дуустдаг. Маргааш өглөө мэдээ уншаад анхааруулсаар байсан боловч замд гараад осолд оржээ. Замд гараад одоо цаснд суужээ, онцгой байдлын албаныхаа очиж аварчээ гэдэг ийм мэдээллийг унших үнэхээр харамсалтай санагддаг. Маш олон эрсдэл юунаас үүссэн байдаг вэ гэхээр хин нэгний хайхрамжгүй байдлаас гэхээсээ илүүтэй өөрийн хайхрамжгүй байдал, өөрийг хяналтгүй, өөрийн хамгийн гол нь хариуцлагагүй, хинэггүй байдлаас үүссэн байдаг л яг энэ мэдээлэл донд явж байгаа хүний хувьд ингээд анализ хийгээд үзэхэд яг ийм нөхцөл байдал байдаг. Аялал зугаалгаар явсан ч гэлээсэн, ажил төрлөөр явлаа ч гэлээсэн, ер нь ямар ч нөхцөлд та өөрөөсөө би бэлэн байдалд байна уу? Би анхаарал сэрэмжтэй байж чадчихна уу? Миний бүх одоо эрсдэлтэй зүйл одоо эрсдэлд одоо бэлэн байхаар хангагдаж чадсан уу гэдэг энэ асуултыг тавьж байгаарай. Улсын хэмжээнд он гарсаар 8 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 11 аймгийн 25 сум, нийслэлийн 5 дүрэгт нийт 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алдсан байна. Үүний 51 нь том хүн, 18 нь хүүхэд байгаа юм а. Гол усны ослон ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас согтруулахундаа хэрэгэлсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. За энэ жил бас их онцлогтой жил байна тийм ээ. Их усархаг бороотой. Ойр орхон бороо орох давтамж маш өндөр. Ойр орох усархаг бороо их орж байгаа болохоор нөгөө манай иргэд амралтын өдрөө ороо нэрээд ингээд нөгөө голын салганд ороод унтчихдаг. Тэгээ өглөө босоод ирэхэд нөгөө уулын ус түрээд усны түвшинд эмгэгцэн. Тэгээ гарч чадахгүй байдаг. Тэгээд өөрөөсөө нөгөө арх согтууруулахундаа хэрэглээд унтчихдаг. Бага насны хүүхэд нь нөгөө хараа хяналтгүй орхичдаг. За бидний зүгээс хүрэж байгаа нөгөө зөвлөмж аюулгүй санамжуудыг бол ихэнх тохиолдолд хүлээж авдаг. За яг олон дотор зарим нэг тохиолдол бол хүлээж авахгүй баг. Тийм үйл доомсох сум байдлаас үүдээд ийм ослол ерөнхийдөө буурахгүй баг. Манай иргэд бас нөгөө хүүхдүүдээ гол руу авч гарч ирэнгүүтээ одоо зах худлааны төв дээр худлаалгаж байгаа нь хийлдэг гудас, хийлдэг тийм цагирга, хийлдэг тийм тоолом, дээрээс нь барилгын гадна фасадны хөөсөн цэрэг авч өгöd энэнгээрээ аюулгүй байдлаа хангачлаа гэсэн тийм бодолтой байд юм уу хаашаа. Одоо тэр нь бол маш буруу тийм. Тэр ерөөсөө ингээд усны төрлөнд яваад өгдөг, эргэж ирдгүү, урсгал сурдгүү учраас аюултай. Ямар нэг юм хурц үзүүртэй юм таарал тийм маань өөрөө хагарчдаг. Эргээд хүүхэд нь амь насны эрсдэлтэнд. Ер нь бол тийм одоо яг стандартын дагуу хангагдаагүй тийм стандартын бос тийм хэрэгслийг л ашиглахгүй байхыг л иргэдэд анхааруулж байна да. Иймд гол мөрөн нуурын ойролцоо амралт зугаалгахтаа сонор сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, согтруулахундаа хэрэгэлсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр гарам гарцтай газраар автомашинтай зорчиж гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.